Хай. Өнгөрсөн 7 хоногт манай 10 жилийн уулзалт болсон. Тэгээд би одоо бичлэг эдит хийж оруулах гэж байгаа хгүй. Тэгээд ер нь бол сүүл рүү бичлэг маань хаягдсан. Оройно. Яг үйл ажиллагаа маань бүр шөнийн 4-5 хүртэл үргэлжлээд маргааш нээжтэй бүр хамгийн инээдтэй нь бид нар ингээд өдөр 1-2-гээс салсаахгүй юу. Тэгснээ буцаагаад чадалсараа 4 өнгөрөөгөөд нэгнийдээ очиж уулзаад үзүр тоглоо заяа. Тэгээ яг би ингээд энэ бичлэгийг хийж байгаагийнх нэг гоё юм ярих гэж бодоод гоё юм ч юм бэ зүгээр л ер нь бичлэгээ жоохон тайлбарлах гад. Би болохоор 10 жил 24 дүр сургуулийг яг 1-р ангиас 12 төгслөө сурсан. Хойно юм уугааж байгаа чимээ гарч ивэл уучлаарай. Анх 2005 онд 1-р ангид орж исэн. Тэгээд дунд нь би 3 удаа анги сольсон байхгүй юу. Тэгээд тэр нь яг ямар шалтгаанаар вэ гэхэлэр 1-р ангидаа зүгээр энгийн 1 Б гэдэг ангид ороо bijсэн чинь 2-р ангид улсын сургуульд тэр тусмаа 24-т анх удаа юм төлбөртэй анги нээгдэн гээд тэгээд тэр нь 2 сонгоны анги байсан. Бусад ангиудаас арай илүү цаг хичээлдэг тэгээд арай цөөн хүүхэдтэй тэгээд дээрээс нь төлбөртэй гэж нэгдэжсэн баггүй юу. Тэгээ нэг нь математик, нэг нь англи хэлний анги гэж нэгдэжсэн. Тэгээд тэрэн дээр би ээж маань англи хэлний ангинд оруулвал зүгээр гээд 1-р ангиа төгсөж шалгалт өгөө. Тэгээ 2-р ангиасаа анх англи хэл үзэж эхэлжсэн баггүй юу. Тэр ангитаага ер нь бол 9-р анги хүртэл явсан. Тэгээд 2-р ангид маань бид нарыг одоо сарнаг гээд англи хэлний маань багш маань англи хэл ордог гэсэн баггүй юу. Ер нь дунд ангид очиж одоо бага ангийн багшаас өөр багш ордог штэ. Биеийн тамирын багш, зургийн багш, дуу хөгжмийн багш л ингээд жоох өөр байдаг байсан. Тэрнээс бусад бүх хичээлийг ингээ бага ангийн багш өөр ордог байсан штэ. Тэнгүүд манад болохоор гаднаас сарнаа гэд багш маань англи хэл ингээ 2-р ангиас бид нар заасан. Тэгээд дунд ангитаа орсон чинь сарнаагч маань одоо дунд ангийн анги удирсан багш болж исэн. Тэгээ би 9-р анги төгссөн байхгүй юу. Тэгээ 10-р анги манай хулан шугамж ихсааж агаад ингээд бүх 9-р ангийнхны хооронд нь хольж шин 4 анги гаргаж ирсэн. За энэ бол ингээ миний сүүлчийн анги солилт байсан. Тэгээ тэрэн дээр би дахиад л сарнаагч дээр үлдсэн. Тэгээд ер нь бол бүр яг 3 давхрын 305 гэдэг ангид ангиж 3 ангиа солихдоо бүр тэрэнд дандаа би үлдсээр л хийсэн заяа бүр амар инээдтэй. Тэгээд яг нэг сургуульдаа одоо багасаа төгслөө тэгэл нөгөө 10-аас анги солигдсон юм чинь нөгөө ангийнхаа хүртэл миний найзууд тэгээ манай яг төгсөлтийн 2016 онд 12-р ингээд төгсөж байсан. Яг тэр төгсөлтийн үеийнхэн ингээд маш ийм гоё бүр ингээд бүлгээрээ шахуу нийлдэг тийм хүүхдүүд байсан байхгүй юу. Тэгээ яг багасаа нэг сургуульд нэгээ мэдээд байжсэн болохоор ер нь бол одоо хүртэл би 24-ийнхаа хүүхдүүдтэй амар харилцаа сайтай байдаг. Тэгээ дээд доод ангийнхантайгаа хүртэл одоо хүртэл харилцаатай л байдаг. Нэгэндээ минь тус мэдээд бид нар чинь тухайн үед хүүхдүүдээс одоо бүгд амьдрал дээр гараад ээж аав ах эгч нар болцоодсон баа штэ. Тэгсэн хэрнээ бид нар хизээч тэ нөгөө тэр хэдийг тийм том хүнээр нь биш яг хүүхдээр нь л нэг нэгэ төсөөлж өрн боддог. Тэгээ сая 10 жилийн уулзалтаасаа мэдэрсэн юм юу гэхэлэр би тэр 2 хоног ойрын хэдэн жил ер нь инээгээгүүрээ бүр ингээд амар инээсэн бүр илэг өвдөв сүулдэ заа. Тэгээд ингээд бид нар чи одоо баг 30 хүрэхэд 1-2 жил дутуу ингээд өсгөчөө залуучууд болсон маа штэ. Тэгсэн хэрнээ би бүр ингээд оройн ангийнхаа банд нартай ноцолтоо зоодолтоо бүр нөгөө нэг 10 жилд яг байдаг байсан шигээ бүр би октоудаасаа ерөөсө ганц тэгж ноцолтож зодтолдог байсан байхгүй. Тэг би бүр яг тэрүүгээрээ ноцолтоо зодтолтоод тэг бүр ингээд бид нар ерөөсө тэ энэ маань ийм ажил хийдэг, тэр маань тийм ажил хийдэг, тэ ийм албаны хүмүүс ерөөс тийм байхгүй. Бид нар зүгээр л яг 12 дугаар ангид нэг ширээн дээр суухдаа ямар хүүхдүүдээс яг тэр сэтгэлээрээ тэгээ ингэж хандаж нэгнийгээ одоо хөрхөн жоок энэ төр хийж явуулна. Тэгэл амар их тоглоно. Амар хөөрхөн байсан надаа. Тэгээ зарим хүмүүс ингэдэж штэ одоо нөгөө манад одоо ирсэн хүмүүсээс 3 нь л баг сингл үлдсэн бүгдээр гэр бүлтэй ээж аав болцсон байсан байхгүй. Тэгэнгүүт яг уу цөөхөлхнээ уулцсан. Гэхдээ бас сансныг бодвол гайгүй бүр ор тас хийхгүй байжсанаас гэж бодоод надад л дайггүй санагцсан. Тэгээ сая нэг ингээ хийгээд болчихж байгаа юм чинь цаашдаа 20 жил 30 жил мэлээр бүр гоё л болоод хүмүүс бүр их ангийнхныгаа гих бах гэж найдаж байна. Би ч юм бол ер нь нөгөө би ч олонтойгоо юм шүү дээ. Ерөөсө бүхэл юм дээр өргөлжил би олонтойгоо байдаг. Тэгээд 10 жилээ хийя гэж хурдан шавдуулж агаад ингээд ямар ч хэсэг ерөнхий зохион байгуулагчаар нь би өөрөө хийгээд тэгээд манай ганц нэг найзууд надад туслаад тэгээд ер нь бол хийсэн.
Тэгээ амар гоё аз жаргалтай байсан. Яг нөгөө хүүхэд наснд хүргэж өгдөг галт хэрэг баг тэр 10 жил 20 жилийн л уулзалт юм аа гэж утсан. Тэгээ 20 жилийн уулзалтаараа бид нар 38 та уулзах гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр үедээ бүр хин нь ямар болсон байх бол яах бол гэл хамаг юм ярьсан. Тэгээ манай ингээд 10 жилийн ингээ охин ингээд бүр 10 11 12 дугаар ингээд яг ахлах ингээд 3 жил дарааллаад ингээд амар урт дурсгал бүглүүлсэн байгаа байхгүй. Тэрэн дээр айгүй хөөрхөн асуулттай. Манай ингээс хамгийн түрүүнд одоо аав ээж болох нь хэм бэ? Амьдрал дээр гараад алцахгүй хүн нь хэм бэ? 10 жилийн дараа чи юу болсон байх вэ? Яах вэ гээл. Тэгээ бүр ингээ хүүхэд тус бүрийг нэг юу гэж боддгийг нь бичүүлсэн. Бид нар бүр ингээд дурсгалаа харсан чи бүр ингээд баг бүтэн ном гаргацсан юм шиг бүр амар хэм байсан заяа. Тэгээ нөгөө тэр бүх дурсамжуудаа хараад тэгээ би болохоор 10 жилдээ бидний ахуулж исэн маш олон зургийг тэгээ бичлэгүүдийг тийм нандин бүчүүдээ бүгдийг ингээд нийлүүлээд дээрээс нэмээд ирж чадахгүй гадаадад байгаа оролцох боломжгүй найзуудаараа мэдчлэг дэвшүүлсэн бичлэг хийгээд тэгээд ер нь бол найзуудтай үзүүлсэн. Тэгээ ер нь л амар гоё юм байлээ. Та бүхэн ер нь 10 20 30 жилүүдтэй заавал явж байгаарэ. Тэгээ би бас ингээ гэр бүлтэй хэрнээ ингээд ирсэн найзуудтай бүр амар баярлж байгаа. Тэгээ тэрэн дээр яагаад вэ гэхээр хүмүүс тэгж боддөө штэ. Одоо ингээд гэр бүлтэй болсон ч гэсэн ингээд 10 жилээр уулзах юм бол ингээд баг ингээ хараар тавилт мавилт явагддаг энэ төр гээд. Тэгээ хамгийн гол нь ер нь бол араар тавилт бол зөвхөн хувь хүний ёс зүй байхгүй юу. Ингээд тэгж уулзлаа гэд нэг нэгэндээ дурлаад ингээд эсвэл хуучин юмаа дурсаад ингээд явна гэж байхгүй. Зүгээр л хувь хүний ёс зүй чи нөхөртөө их нэртөө хэр итгэдэг вэ? Танаа нөхөр чинь хэр их үнэнч вэ? Одоо тийм болон болохгүй ялгаж чаддаг хүн бэ гэдэг тийм цензур дээр л байгаа юм шиг санагцсан. Бид нар бол ерөөсөө зураас даахгүй яг бүх юм хөөрхөн ингээд зүгээр л хідэн хүүхдүүд уулзж байгаа юм шиг амар гоё яз шаргалтай байсан. Тэгээд нэг тиймэрхүү байсан. Бид зарим нэг хүмүүсийг бол яг гэр бүлийн асуудлаас болоод ирээгүй байх гэж юу нь бодсон. Тэгээд тийм болохоор хэрвээ ер нь удахгүй нөхөр чинь эхнэр чинь 20 30 жилдээ явна гэж ивэл санаа зовхгүй явуулаарай. Тэр хүнийг ингээ гой хүүхэд наснд нь хүргэж өгөөрэй гэж хэлмээр санагдлаа. Тэгээд ямар ч бичлэгээ үргэлжлүүлээд үзье. Тэгээд төгсгөл хэсэг нь юу болсон мэдтгүү дуусч магадгүй. Угаасаа бид нэр тэр үед тэгээд тэрнээс хойш кадр тасарсаа л гэсэн үг. Ямар ядаргатай сэтгэлээр байна л гэж битээ гоцоор. Зөвхөн ямар өдөр вэ? Бороотой. 10 жилийн ангийн уулзалтын өдөр. Давталж байна. Юу хамгийн хүлээж байна? Хоолыг хамгийн хүлээж. Би бол дурсгал нэг ууштай хүлээж. Юу гэж солиорч бичсэн. За чи цагаат нэг гоё танилцуулаад өгч. Танилцуулж шүү дээ манай. Чөөрөд. За. Өнөө цулан темп хоёр орж ирж. Оо биш вэ? Чанцаа таних хүн байна гэж байна. За. За энэ цагаа болохоор манай найзын ажиллаулдаг жижигхэн кафе байгаа. Тэгээд онцлог нь юу вэ гэхлээр дандаа цагаан идэх гардаг. Цагаан идэхтэй хоол хүнс гардаг. Тэгээд одоо удахгүй гарч ирэхэд бит хоёр харуулъя. За би авч. Ийм байна. Хараа. Ингээ 50 грамм хайлмаг. Тэг энэ бол борн бол боорцох шүү. За. За энэ бол найз нэг харуулаарай. Өрөмтэй сүдэ зай. Фейл. Камер чи өрөмд нь илүү дуртай, хайлмагт нь илүү дуртай юу? Хайлмаг. Би болохоор өрөмд нь илүү дуртай. Вау, найз орж ирж байна. Сайн уу найзуудаа? Манай сургууль ямар гоё болсон бэ? Улаан хэцээ. 10 жил би авчих юм уу? Дурсах сайхан юм.
Найз дурсан ч таа шүү. Хоцорсон өгдөж чи бас таа. Харж завсаа шиг. Харна гэж заалаа. Батлаа яач тоо? Энэ суучтай. Тэр одоо баг тэрэлдэж чадахгүй юм шүү. Чанцаас. Одоо ирж байгаа. Сард хэд ирсэн байгаа. 20 жилийн дараа юу яах вэ? Өнөө Уран даагаад ерөөсөө. 12 дугаар анги хийвэл Тэр нэрээ тэр чи гоё сарай шүү дээ. Монсоо залчихсан. Бана. тэнд тань мэн үр байхад болчих. Бараг золгоод авсан шүү. Золгоод аа. Энэ чи явах вэ? Мэн яг хаана мэдгүй шүү дээ. Энэ амар би хар талтан зогсоод байна. Шүү дээ амар. Тэ зэний болчихлоо. За. Ямар сайн ингэж бичих юм шүү. Ой. Хамгаалалт төр гарч байгаарай. Цанцаны мэдээ. Чиний хэдий завсаад байна. Тийг үүрээ даваад баруун салдаг уу? Тий. Би орхон явчих. Эцэг амар давхар ирүү гаргаад амж харагдаад ах юм. Дээрээс бичиж байна. Хүн байгаагаараа л гарыг. За бүгдээ сайн байцгаана уу? Өнөөдөр манай ангийн 10 жилийн ой болж байна. Зэнэт тааш хүрэтэрээ шүү. За энэ бол манай ангийн хүүхдийн тоогоор эрэгтэй мөчийн ялгаж харж байна уу? Энэ эмэгтэй, энэ эрэгтэй. YouTube дээр нөгөө шопероо За би энэ гэдэг нөгөө reels болгоод босоор явчихсан. за одоо түлхтэйгээр хайж. Жин. Тэг хамгийн хөөрхөн хэсэг нь бол энэ. За тэгээд катеринг захиалсан байгаа. Ийм байна. Салаад хэсэг нь үндсэн хоолыг нь манай найз одоо задлж байна харцгаая. Би сая хийлээ л дээ. Тэгээд сүүг нь хийгээ буславчих найз. Ажилсаг хамгийн ажилсаг юм тий. Тий миний гарын ол. Сарнаа шилхэн сая хийжлээ. Одоо би чамаг бичээ. За Темка хийж ирэх. өнөөдөр яг ямар хүчийг нь хамгийн их хүлээж байна? Тэр цугаал ярилцахыг л хамгийн хүлээж. Тэр зоод ярьдаг. Заавал ингэж хүн болгоныг ингэж бичсэн байсан санагдаж байна. Баяраа хамаагүй битээ хийж үзээрэй. Бамбай нэрээ яасан. Яаж байгаа юм бэ өгсөн. Наад чиг ямар хүмүүс нэрээ. Яасан? Тэгээ батбууны нэг шинэ ажил тавьсан амар завгүй байна. За идэж эхлэх болсон байна. Ой идэж өсч өглөө. За найзуудаа Өдөр арай амар догтлаад.
Шүн унтаж чадсангүй. Тий. Тэгээд өнөөдөр уулзаад бүр амар сэтгэл тавирна гэдэг шиг. Маш гоё байна. Тэгээд амар хаппи байна уу? За өнөөдөр хамгийн гоё юм нь юу вэ? Өчигдөр бас орой яг догтлоод унтаж чадахгүй өглөө үрээрс ирчээ. Тэгээд буцаад унтаж нэгний өмнөх өдөр шиг байсан тий. Тэгээ ахаа буцаач нэг гүрийч нэг юм зазаа би чинь чухал юм тань ч унтна гэж байгаа унтсан. Энэ жижиг юм шиг юм аа. Бичлэг нь жоохон зүүмэлж болох юм уу? Андан бүрээс чинь 근데 10жилийн төлөвлөд 10 жил болсны нэг бүрийн өдөрөө аав ээж болоод сайн суусгаж байна уу? Загасган сүүл гэнэ үгээшээ одоо бараг төрчихтэй болж байна уу? Тэгээд сайн баярлалаа. Хүний тийг тавсан шиг. Харны өрөөс нэг амар яагүй юу? Мэн гараад. Хаастаа ингэж хилээд байсан. Эндээс мэн авчихээ. Өглөөс ирээлээ. За хүний тийг тавсан шиг. Тэр нийтлээ 3500 жилээр хийчихлээ. 5000 жилээр. Өөрөөр нэмэлээс. Чигтэг авч. Оо багш мөрөөр хийчихээ. Өөрийг чаана. Энэ ч гэсэн хөөрхөн сэрэлээ. Ой. Малаа кэлс нэвтэр нэрчлээ. Яа. Талаар дөрөв бүх юм өргөж сайн сайхан бэлтгэж авах болтугай. Та нартай маш их баярлалаа. За 10 жилийн баярын мэндээ. Өнгөж чад нэг зураг авч уучлаа. За болсон баярлалаа найзуудаа. Хошуулагээ явуулж. Тэгээд дүчтэй хөвгүй яах юм. Хүүхэд даваад ирээ. Хогоо гүцгээд өчсөн юм уу? 40 жилээс өмнө хэд хоногор сайн хаяасан би. Аяллаар явж байгаа гэсэн үг. 2 3 хоног. Тий. А долоо биш үү? Тэр үчир. Тэмка. Бүгдээс асууж байгаа. Тий шууд нэг ирнэ. Тэнгүүч энэ чинь тийм Сонсч штэ. Би энэ ширээнд байна уу? Энэ ширээнд байна уу? Харин таар. тийм үгүй тийм. Гүйлээ бай үгүй. Просто ооц юм уу? Ооц л ингэ. Би хэлдэрэг
Ой, наа чи бас ингэж байгаа юм шүү. Хоёр гурав 나 지혜가 왔어. Үгүй. Чи тэгтээ аваад очихгоо. Чи ганцаараа нисэх өвчсөн. Аваад очин дээр. За тэгээд. Тэшүнэн тэл юм ааш. Зүгээр л сэтгэлээ л бол. За. За 10 жилийнхаа 10 жилийн хуулцсан дээлээ. Тэгээд сэтгэл гоё өндөр байна. Даанч тэгээд эрт туцах ажилтаа олчлоо. Тэгээд уулын чадвал буцаад төрөөд ирнэ. Тэгээд чадахгүй бол амжилт өсөй залуучтай гэж. Бид нар үргэлж хамтдаа байж. Энэ нэг дэлхийн шал дэлхийн энэ Үргэлж юм чи. нэг TV8-ийн Сэтгэл баач хийсэн. гоёна. Өнөөдрөө оо нуухлээс. Тэг яг дараа. За эсвэл өглөө хүрээд ирээ. Дараагийн удаа тийм ээ та өөрөөр ээжээ өрөөж өгч өрөөдөр бид нар удахгүй. Тэгээд бүгд нь хайртай шүү. Баяртай. Дараагийн удаа Тэмүүжин биш чи юу? Бид нэр Тэмүүжин хүсэхгүй байх холаа. Чамааг л. За баяртай боломжтой аваа. Яа хэвчтэй. За бид нар одоо маш их ядарч байна. Дөнгөж 1 цаг болж байна. Тэ. Хүн хөшөлтөөрөө ингээд энэс цааш явдаг юм байна. Бас 20 жилээр бол Пив уугач та. Юу сая юу ярьсан? Бид нарыг гарч муулж аваад ирж байгаа юм уу? Яа.